Өнөөдрийн подкаст нь та бүхний мэдэх нэгэн найруулагч хүрэлцэн ирсэн байна. Ярилцлага маань шууд дамжуулагдсан хүргэж байгаа. Эсэнд баярлалаа. Юу байна да та нар? За баярлалаа. Мэдээж миний киноны өнгө айс бол бусдаас шал өөр гэж бол хэлэхгүй. Кино урлагт ер нь бол энэ сэдв гэж их чухал та. Харин найруулагч хүн бол одоо тэр сэдвийг яаж өнгөтэй болгох вэ гэдэг юм байдаг юм л да. Нэвтрүүлэгт өрсөнд баярлалаа. Их таатай байлаа. Баярлалаа. За өнөөдрийн ярилцлага ёстой гоё болж өндөрлөө гэж би хувьдаа бодож байна. Би чи таны ярианы өнгөнд дарагдаа шууд нэвтрүүлгээ дуусгах гэж штеп. Тийм үү. Би ч бараг бүх юм яриа дуусгачлаа да. Нэ их юм ярихаар худлаа шаачаад байлгүй. Зүгээр дээ хаа. Монголын бараг бүх подкастуудлыг тиймэрхүү штеп. Та зохиолын санаагаа хаанаас олж авдаг вэ? Бага газраас нь ганц шааж унгаагаар зүнхэндээ чихээр зугтаан да. Ингэж санаагаа олно да. Шууд нэвтрүүлэг явж хахт чинь яар бүдүүлэг юм бэ? Хэдэн кино үчи сансарт ниссэн байнд юм байна л да. Энийг ёстой шаал дэмий оруулаа. Чим бол өөрөө хүрээ дээр жахааг ойлон дугараадсан биз дээ. Би чи ямар орыг чамаас гуйсан юм уу? Энэ ста чи яаж мэдээд байна? Юг нэ хата юу яриад байгаа юм бэ? На харц чи бүгд чи хэлээд байна. Найруулагч хүн хүний харц үйлдэл бүгдийг нь уншдаг юм. За энэ ч ёстой сайхан шааж өгч जैन да. Нэртэйгээр нь зөв бэлгийн тулаанд орчооч. За шаагаад дахин байхгүй дүүхүү. За юу? Ахын мөрөөрөө киногаа л хий. За та тэгэхээр гадны кинонуудаас хэр санаа авдаг уу? Аав зөвхөн манайгүй шүү дээ. Гадны дотныхын чинь бүгд хоорондоо шаалцаад явж идэг шүү дээ. Би хаа нэгтэй шааноо. Таны кино бусдаас нэг л надад өөр санагдаад байдаг л да. Тэр зохиол, жүжиглэлт, жижиг сажиг юм бүх юм төгс. Өөр сайдхан байхгүй. Тэг гол нь гэр бүл. Ямар гэр бүл байхаа? Кино бага хэлж байгаа маа. Гэр бүлээ сайхан хайрлаад халамжлаад явхад сайхан бүтээл гарна шүү дээ. За ярьцлага маань сайхан өрнж байна. Та өөрөө киноны найруулагч хүн. Кинонуудыг сайн үздэг байх л та. Таны үзсэн кинонуудаас таны сэтгэлийг хүндсэн тийм уйлуулж барьдаг юм хүн байна уу хөөе? Баг бахад нэг юм үзээд мэлбэржсэн үнэн. За тэгвэл та энэ тухайга бидэнтэй ярилцаад ургуцахгүй үсттэй. Тэр ч нэг тийм яриад байгаа юм биш л дээ. Гэхдээ яг хоо ярьчих. Энэ Америкийн шинээр гасан роботтой хүүхдийн кино. Манай нэг найз надад өгсөн юм. Тэгэл та үзэл ойр хүүхдээ үзсэгүй шүү дээ. Энэ хүүхдийн кино нэг л биш болоо явчлаа шүү. Харин тийм ээ болиулах уу яах уу? Юу гэж бодож байна? Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг дээ. Харин тийм ээ эртний сайхан зүрүүгээ дагъя. За дүүнэр сайн уу? Та нар ч одоо юугаа үзээд байгаа юм бэ? Чимээгүй л та яг гоё стил явж байгаа ч ой. Тэр шар үстэй нь ямар гоё хөдөлгөх юм бэ ой? Мөн усан давжаанууд манай тийм үзэхгүй үзүүлээд өгнө та хоёр хүн ах нь орооч үзээгүй явж ах чинь ой. Улаан цагаанда гарч ястаа асаж уулаад хоёрыг. Танаа хүний өрөнгөө ямар амар зодддаг юм бэ? Нөгөө кино минь яасан бэ? Яаж дууссан? Мэдгүй зүгэнтэйг л аваа явсан шүү. Би тэр мог аавч хоёрт ийм кино ууцсан гэж хэлэн дээ. Киногаа л яаж хийж байгаа дуусгачмаар байна. Тэр нөгөө нүдмүүдээ цохиулсан ч хамаагүй анда. Намаа маш их уйлуулж, мартагдахааргүй дурсамж үлдээсэн кино тэр Америк порно л байна да. Гэхдээ төгсгөлийг нь олж үзэж чадаагүй. Зөндөө хайсан хаанаас ч би олоогүй. Тухайн үед хийсэн гэхэд бас янзын хийсэн байсан. За танд ирсэнд баярлалаа. Порногоо олчоод энэ тухайга гоё кино хийж бидэндээ өргөөрэй.